Аравглаад сүлдэт төрийнхээ үсэд зүтгэсэн Эхэсдээ дэсхэнтэй 제주도의 도모라는 그 도모니 이마나 고추소리 너희로 우리의 힘이 되겠습니다. 아쉽고 공크 가더라야 앞으로 그 도리들이 좀 넓은 게 나쁜 날치 파자 도리 나쁜 날은 좋은 도서 녹음 배우기 이렇게 가서 잡고선 도리 나쁜 여자 속도 무슨 게 도스는 위에 아직도 도리가 되게 넓은 게 나쁜 날치란 독들이라고 이놈들이 인디가 있겠어요. 언덕 덕대 들이고서 오늘 몽고든 사약 두시생 억스조로 덕서 두긴지네 어르신 당그러가 살그지 두티기생 사간 바람이 타게 갸득다 사긋사긴 부르서도 요마 겐테게들로 주는 이거 머릿속 개갱 투링이 메르겐 슈크치대 Монголсын их хүчин зэрэг өөрийнхөө оны 2 сарын цагаан өндөр дугаар 14 төрөө орны улаан сүрчиг уншаад төлөвлөдөг. Монголсын үндсэн хуулийн төвийн Монголсын их хүчин хуулийн төлөвлөлт Монголсын шүүхийн хуулийн хүчин хуулийн Шүүхийн хэлбэрийн санхүү зэрэг болсон. Өөрөөр хэлбэл стратегийн санхүүс, өөрчлөлтийн логик, модернизацийн сонголтын сүүлчээр тусгаж зүйлс. Монголсын их нар үрс. 겐테게들 우투는 이거 머릿속 이겐 투링 내리긴 슈크치대 사간 바람이 타게 갸득다 사긋사긴 부르서도 요마 겐테게들 우투는 이거 머릿속 이겐 투링 내리긴 슈크치대 갱투링이 메르게 슈크치대 Одоогоос 42 жилийн өмнө буюу 18 настайдаа Доргой аймгийн шүүхэд анх шүүхийн өндөр босгыг алхаж орж исэн. За ингээд Доргой аймгийн шүүхэд 25 жил захиргаа үйлчлэгээний ажилтнаар ажиллаж байгаад 2007 онд шүүгчээр томилогдож Сүхбаатар аймгийн Сун дундын анхан шатны шүүхэд анх томилогдсон иржсэн. Ингээ 2007 оноос хойш 2011 он хүртэл Сүхбаатар аймгийн Сун дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад сэлгэн ажиллахаар Налах дүүргийн шүүх рүү явсан. За ингээ Налах дүүргийн шүүгчээр мөн бичиг хэрэглэгч архивчаар ажиллаж байгаад 2022 оны 5 сарын 16-ны ерөнхийлөгчийн зарилгаар Сун дундын эрүүгийн анхан шатны шүүгчээр томилогдоод ирсэн. За ингээ ирээд 2 жил гаруй ажиллаад 60 нас хүрээд ингээд гавьяаныхаа амралтанд гарахаар өнөөдөр ингээд сууж байна. За тэгээд ухамсарт амьдралынхаа 42 жилийг шүүхийн байгууллагт өнгөрөөсөн байна. За энэ хугацаанд бол бичиг хүргэгч, бичээч, нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн. За шүүхэд хийж болох бүхэл ажлыг хийж өнгөрүүлсэн. Ингээд шүүгчээр ажиллаад анх шүүгчээр 2007 онд томилогдож иржсэнээс хойш дахин Сүхбаатар аймгийн шүүгчээр томилогдож ирээд энэ аймагт анх шүүгчээр гараа эхэлж исэн. Одоо шүүгчээр
чөлөөлөхдөө энэ Сүхбаатар аймгийнхаа шүүхээс гавьяндаа гарч байгаа маш их баяртай байгаа. За ингээд энэ сайхан хамт олонтой 9 жил хамт ажилласан байна. 2007 он үлцэн хугацаагаа хасаад ингээд одоо сая ирснээс хойш ингээд 2 жил гаруй ажиллаад. За тэгээ сайхан хамт олонныхоо эерэг инээлэг хайр хүндлэл бүх зүйлд нь умбаж хайрлуулж хөндлүүлсээр агаад өнөөдөр гавьяаны амралтандаа гарч байгаадаа маш их баяртай байгаа. За ингээд шүүхийн байгууллага 42 жил ажиллана гэдэг бол маш тууштай ажилласны илэрлэл гэж өөрөө хардаг. За нэг ч удаа шүүхээс гарч ирсэнгүй. Шүүхэд ажиллахдаа бол маш шударга байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй, зарчимтай байх хэрэгтэй, хийж байгаа ажилдаа үнж шударга байх ёстой. Цаг барьдаг байх хэрэгтэй, бусдтай хайртай хүндэтгэлтэй байх хэрэгтэй, хувийн маш сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталж явж байгаад өнөөдрийг хүрсэн. Ингээд хамт олондоо бусад одоо дорнгой налах дүргийн шүүхэхэндээ ч гэсэн бүгдээрэнд маш хайртай, маш сайхан замыг туулсаар байгаад өнөөдөр хүрсэндээ маш их талархалтай байгаа. Ингээд бүгдээрэнд нь ажлын амжилт гэрүүлэх сайн сайхан бүхнийг хүсье. Янжны нутгаар өгдөөд сүлдэт төрийнхээ үсэд зүтгэсэн эхэсдэд скинтэй чэсэн ижил тэгшэр хавтж ирсэн цагаан браны цагийг ядагдаг цагийн бурхад юумаа гэнтэг дөрөв түнний гоморсон нэгэн төрийн мэргэн шүүгчтэй ондор төртөө зэрэгөөсөд өнөр Монголын заяаг түшсэн өксөж явуудах түүхийн жилээр өргсөн тангаргаа сахиж зүтгэсэн цагаан браны цагийг ядагдаг цагийн бурхад юумаа гэнтэг дөрөв түнний гоморсон гэгэн төрийн мэргэн шүүгчтэй